Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хилцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч нь төлбөрийн чадваргүйдлийн харилцааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн орчныг шинжилэн сайжруулах, хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, хэмжлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөх, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинжилэн боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулах олон улсын жишгт нийцсэн эрх зүйн орчин бүрдэж, санхүү зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах зэрэг таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Б. Энх баяр банкнаас зээл авч зохиомлоор дампуурах асуудлын зохицуулалтын талаар давагдшгүй хүчин зүйлсээс шалтгаалan эрсдлийг тооцсон эсэх, хууль батлагдсанаар иргэд хуулийн этгээдийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх талаар улсын хурлын гишүүн Б. Баттөмөр хэрэг гүйцэтгэгчийг хэрхэн бэлтгэх, холимог хэлбэрээр дахин хөрөнгөжүүлэх асуудлыг тусгасан эсэх, хуулийн төслийн нэр оновчтой эсэх талаар улсын хурлын гишүүн О. Цогт гэрэл хуулийн төслийн нэр дампуурал гэсэн ойлголтыг бүрэн тодорхойлж чадах эсэх, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн төр хүндрэлд орсон этгээдийн асуудлыг энэ хуулиар хэрхэн зохицуулах талаар улсын хурлын гишүүн Г. Амар Төвшин төлбөрийн чадваргүйдэлд орсон хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг төсөлд хэрхэн тусгасан, хэмжлийн шаардлага хангах дарааллын талаар төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлэхээс өмнө үүрэг гүйцэтгэгч этгээд үн цэн бүхий патент, үйл ажиллагааны зөвшөөрөл, биет болон биет бус хөрөнгөө бусдад шилжүүлж төлбөр төлөх үүргээс зайлсхийх асуудлын зохицуулалтын талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Б. Энх баяр хуулийн төсөлд шүүхийн процессын асуудлууд голчлон тусгагдсан тул хууль зүйн болон эдийн засгийн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах, улсын хурлын гишүүн О. Цогт гэрэл хуулийн төсөлд хуралдааны талаарх эрх зүйн зохицуулалт дутуу тусгагдсныг анхаарч төслийн нэрийг дампуурлын тухай гэж өөрчлөн илүү өргөн агуулга харилцааг зохицуулахад чиглүүлэх, улсын хурлын гишүүн Х. Булган туяа банк санхүүгийн салбарт чанаргүй активуудыг нэгтгэж татан буулгадаг жишг тогтоохоос сэргийлэх, төрийн өмчит компаниуд энэ хуулийн зохицуулалтад хамаарахаар бол өмч хөрөнгийг нь үнгүүдүүлэх, шамшигдуулахаас хамгаалах, нийтэд нээлттэй хувьцаат компаниудын төлбөрийн чадваргүйдлийн асуудал дээр нийтийн эрх ашигыг хамгаалсан зохицуулалтыг тусгах, энэ талаар бусад улс орнуудын туршлагыг судалж хэлцүүлгийн үед анхаарах, улсын хурлын гишүүн Ц. Цэрэм Фунцаг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа явагдаж байгаа этгээдтэй холбоотой зээлдэгч, хөрөнгө оруулагчдыг эрслээс хамгаалах, төлбөрийн чадваргүйдэлд орсон этгээдийг үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх, дараагийн боломжийг нээж өгөх, энэ хуулиар хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх замаар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх гэсэн саналуудыг тус хэлсэн болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох, дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хүчингүй болсон тооцох тухай, иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, худалдан аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, архив албан хэрэг хөтөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, арбитрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, ахмад насны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, банкны дэх мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, векселийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, иргэдийн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, компани тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, концессийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нөхөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, санхүүгийн түрээс лизингийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, татврын ерхий хуульд өөрчлөлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, үл хөдлөлт хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, үн цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, үндэсний төлбөрийн системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хадгалан зээлийн хошооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хөрөнгөөр баталгаажсан үн цаасны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хилцэх хэсэг талаар эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.